За сайн бацхан үзэгчдээ хөдөөний багийн сувгийн дараагийн влог ийхүү эхэлж байна. За манай энэ удаагийн дугаараар манай хоёр найз болох Галаа Одко хоёр маань гэр бүлээрээ оролцож байна. За Японд ирээд маш сайхан сэтгэл өндөр. За бид Токио руу гараад явж байна. Одоебод ирээд зураг хүрэг авахулчаад хоорондоо хайчгаа ярилцаад инхүү алхаж байна. За Одко маань ийм гоё уцтай болсон гэл надаагаа ахуулаад тэр одоо селфиний гар мартай бичлэгийг бол янзын сайхан хийж явсан байгаа. За манай мэрэгчлэг гэж байна. Өнрөө хийгээд. За. Энийг ингэж чаад. За тэгээд өсрөө гарган тэр нөхөр нь савх шиг юм гарч ирнэ. Эргүүлэх юм ингээд үү? Хитөө. Най. За. Тэгээд зурхач авахгүй чинь. За хүсэл чинь биелнэ гэж юм заа. Хэрвээ би чи өвдөж байгаа бол идэгнэ гэж байна. Тэгээд ямар нэг юм одоо чи хайж дээгдүүлж магадгүй гэж шүү дээ. Хоёр бай зайцсан. Одоо хин нэг хүлээж байгаа бол тэр хүн чи ирнэ гэж юм заа. За тэгээд шинэ байшин барилга барих нүүх мөхт бол сайн гэж байна заа. Аялал хийхэд маш сайн гэж байна заа. Бүгд сайхан шүү. Тий. За гэрлэлт болон одоо тэр тал дээр болохоор яг нь сайн ч гэсэн бүгд бол одоо тийм юу гэсэн төгс гэсэн юм бол харагдахгүй байна гэж. Би одоо нэг авах юм уу би? Ажгүй байвал тий аваа явна. Онцгүй байвал энд ингэ үлдээчихдэг. За одоо болохоор хүсэл чинь жоохон биелэхэд жоохон хэцүү хөндөө гэж байна. Тий. За өвчин замлангийн хувьд болохоор яг гайгүй заяа. За тэгээд юм ингээд алга болгож хайж гээгдүүлэх ч юм уу тийм юм бол байхгүй гэж юм заяа. Тийм. Хин нэгний хүрээ хүлээж байгаа бол тэр хүн чинь удаан байсны эцэст ирнэ гэж юм заяа. Тэгээд нүүх суух болон шин байшин барихад бол сайн. За аяллаа хувьд болохоор яг аялж явах хугацаанд нэг жоохон муу зүйл тохиолдож магадгүй гинэ. Байна. Тэгээд гэрлэлтийн хувьд болохоор жоохон муу үр дүн гарна гинэ. Гэрэлцсэн юм чи наад муу. За нэг сайн биш юм чи энийг авах юм. Баашин саунд 84. наа чи мэдэн яг таахаар юм байна. Нэгийг л ам. Он ч нэштэй. За хүсэл чинь биелэх тал дээр жоохон хэцүүхэндөө л гэж байна. Өвчин бас нэг жоохон ирж магадгүй гэж байна заяа. Юм бол алга болгохгүй гээгдүүлэхгүй гэж байна заяа. Хин нэгний хүлээж байгаа бол ирэхгүй гинэ тэр хүн чинь заяа. Тэгээд шинэ байшин барилга нүүх тал дээр бол дэмий гэж юм заяа. За тэгээд аялалч нь бол яг дайггүй болно гэж тэгж байна. Жахгүй хэл омыг ядах одоо шүү дээ. Би л арна юунд орчмоор байгаа байхгүй. Сая яг нав дээр ирээд тэгж байгаа юм л да. Уцаа шууд болж байгаа байхгүй. Дуудлага ирээд. Албаар авахгүй дээ. Дуудлага мод зөрүүлж болно шүү дээ тий. боли. Ама заваа юм гэж байна. Зүжиж чадахгүй. За манай энэ удаагийн аяллаа одоо хамгийн хил амтай аялагч бол одоо яалахын аргагүй Одко маань байлаа. За миний зургийг авсан уу, миний бичлэг хийсэн үү гээл илам хийгээдсэн. За шинэ утсаа бол сахиал гайхуулж байна. За ерөнхийдөө бол голчлоо Одкогийнхэн зураг бичлэгийг сайхан авахгүй болохгүй байсан. За дундуур нь бас өөр өөрсдийнхээ зургийг ээлжилж аваад байж байтал манай сэргэлэн маань ирсэн. За бид энэ ирсэн байгаа газар бол ерөнхийдөө манайхтай харьцуулбал одоо манайхаар ярил гандан гэж ойлгож бараг болох байхаа. Асакуса гэдэг нэртэй газар байгаа. Бөө чи ч аад юм шүү бүгд гайхаад. Бүр ингэж ирээл хоёр талаар ингэж зогссон. Цамаг болохыг сайн бод. Манай болохоор шууд дуудлага гэсэн юм. Дандаа ялгчаад манай ажиглаад хил амыг яваад байна. За. Япон хэрэг янз юм биш тий. За бид Асакусагаа үзчихээ дараагийн газар ирээд машина парклж байна. Одко Галаа сэргэлэн гурван маань энэ машинтай ярьж байна. За мэдээж Одко маань шинэ утас селфиний гар хоёроо гайхуулах нь тодорхой. За тэгээ Жибуэгийн гарцаар шинэ утас селфиний гартайгаа үнэхээр онцгой содон гарч чадсан Одко маань бичлэгээ сайн хийсэн. За араас нь сэргэлэн манаас гайхастай. За тэгээд сэргэлэндээ уцаа гайхуулаа. Сэргэлэн уцыг хараад шоконд ороод гайхаж байгаа нь энэ байна. За ингээд очрлоод бүгдээрээ Хачикогийн хөвшин дээрээс зураг авах гэж байна. За Одко орхоо хоёр маань зураг авахулж байна.
очирс нийцтэй ямарчсан зураг авахулж чадсан байгаа. За дараагийн хүн маань галаа. За галаа дээр би нэг зүйлийг гайхсан. Энд хүмүүс оочлоо зураг авахулаадсан бол галаа яг өгшөн дээр очиж уцаар яриадсан. Тэг магадгүй энэ дээр одоо уцсныхын сүлжээ нь ордын болоо даа л гэж бодсон доо миний хувьд. За ингээд дараагийнхан газар руу бид далахж байна. Дараагийн газар болохоор хотын захиргааны байр руу явж байна. За тэнд өндөр дээрээс Токиог талдаа харчаад бас ануутай уулзахаар цаг товлсон байгаа. За ингээд тийшээгээ бид талхаад явж байна. Тэр нөгөө нэг скач гэж төлөвлөгийг авчдаг тэр ингэж хасаад. Хүй, за сайн уу? Сайн уу. Hands you. Энэ ч сайхан гэрэлцэн царайтай хүүхэд байх ч нэ тэр камер дээр ямар сайн харагдсан бэ. За тэгээ хотын захиргааны байран дээр ануутай уулзчаад цаашаа хамтдаа шинжгүүр алхаж байна. За ингээд энэ цагаас ахуулаад ануу байдлыг бүрэн гартаа авсан. За өмнө нь одоо зочтой халуунайтаар дагуулад газарчлаа явж ирсэн бол ануу ирсэн цагаас хойш байдлыг бүрэн гартаа авсан. За энэ муурны өшөөг муурны дэлгэцийг бол одоо хинж тайлбарлан дөө. За яах вэ тэгээд ануг өгөнд ороо та нар явж л байгээ. Тэгжсэн чи энэ ч бас нэг амар хипхоп дуулдаг залуу тааралцсан. Баахгүй нөгөө хипхоп дуулдаг залууч чинь сэргэлээ харцсан ч өнгөрөөд би дуулан даган бүжиглэнэ гэдэг энэ ч ч бөө юм болоо. За тэгэл баахан бүжиглж байгаа л дараагаар нь биднээс би ямар байна, мань ямар байна гэл энэ ч ч би өстө гоё байсан тэгэл яриад явж байгаа шиг байна. Тэгсэн чи манай хүмүүс би ямар байна, би нэг дуулъя л та гэл энэ ч бас инээлгээл байж байна. За тэг нөгөө одгоо ч намааг гэж суулгадаг. Тэг ялчгүй камераасаа битсээ ядчих тас мик амдаа ирж мэдхгүй чихэндээ бариад ах юм аа. Япон сайхан байна уу миний. Тийштэй шиг. За ингээд хаа байсан арлын Японд ирлээ. Тэгтийг сайхан байна. Хүлээж авсан хоёр настай баярлалаа. Одоо өнөөдөр ирээд хэд тонцноож мэдхгүй найрх уусаагаа таасан. Нэр бичээд байгаа юм уу? Шууд эхэлж байгаа юм уу? Одоо ингээд яар тэрхүү би тий. Тэгээ энэ төр орчих юм ингэж үж байгаа нь. Яана бүтгүй. Бүтгүй тий. За энэ өдрийн бичлэгээс ахуулаад манай Оюка маань бичлэгэнд орж эхэлж байгаа галааг ихнэр харагдаад өнгөрлөө. За бид чинь гэрээсээ гараад дэш улаан алгороо зураг авахуулаад би нөгөө нэг баахан зураг дарсан болохоор бичлэг хийж авч чадаагүй лээ. За тэгээд буцах замдаа ингээд энэ зогсоод байгалийн сайхныг манай адста өндөө шагширсан гой газар байна гэж зогсъё гэд баахан зураг авахулсан. За энэ дээр улаан алганы дээр байдаг хийд дээр халтгаан бичсэн бичлэг гараад өнгөрж байна. За илийн 5 дахь өдрийн орой бидэд энэ оройг өстө үнэндээ л хөвчлөлтөд өнгөрүүлсэн. Бүсгүйчүүд нь даарч идээд, ирчүүд нь цаана билар тоглосон. За тэгсэн чинь манай гурван бүсгүйчүүд маань өстө үнэхээр сонирхолтой тоглоод хоорондоо бооцоо тавиад алаад хахад бид гурав шууд билар таяад хамтдаа тоглохоор ирсэн. За одгог бүр ангаатал Оюка маань даарч идэж байна. За тэгээ гэр бүлээрээ хуваагдаад сүүлдээ багийн бүрэлдэхүүн янз янзаар өөрчлөлтөд хоорондоо өсөлтөөнтэй байдлаар өстө маш сонирхолтой тоглосон. Дээр оноо бодоод гараад ирдэг болохоор ёстой амар юм билээ. За энэ газар чи ерөөхдөө нийтдээ бид хэд чинь бүр 6 цаг тоглолцсон байсан. Цаг амар хурдан өнгөрсөн.
За галаа одохгүй ч юм болохоор өөрийгөө наран тулцахын бильярдын аварга олон жил хийсэн гэдэг. Галаа болохоор хар орон цогтор олон жил бильярд тоглосон. Хоёр том цахын бильярдын аварга тэгээ өөрсдөө танилцуулж ирсэн. За тэгээд энэ бильярдны газар чинь дотроос юм бүх төрлийн ундаа, кофе, зайрмаг бас ингээд хүсснээр идэж уух боломжтой гой газар бидэд ороод гарсан байгаа. За дараагийн өдөр нь бид хэд Costco орсон. За Costco орохоор одоо аль болох өөрийгөө дарж явахгүй бол хэцүү байдаг. Яагаад тэгэхээр харсан болгоно авмаар санагдаад энэ ч нэг гоё марагдаад тэнд ч нэг гоё марагдаад хэцүү байдаг. За тийм болохоор аль болох өөрийгөө дарж явах хэрэгтэй. За одкогийн гэр бүл болохоор витамин жүлх хаян зарласан гэд витамин нэлээд сонирхсан. За нэлээд витамин ч гэсэн авцсан байсан. За витамин С, витамин B-ийн комплекс, тархитлагын витамин. За мөн одоо энэ 2D-гээс алийг нь сонгох уу гэд ямар цаа авсан. За кассан дээр бичүүлэх гэсэн чи ийм их очиртай. За яаж ч жагаад ямар цаа очирлаад авсан бүх юмаа бичүүлээд гарсан. За дараа нь бид эд чинь Nissan-ы шоурум руу очсон байгаа. За энд болохоор ингээд гоо машинуудаа танилцаа, дотор нь сууж үзээд салон молооны ямар хөө салонтай яг гоо өөрөө ингээд нэг барьж байгаа юм шиг мэдрэмж аваад үзэхээс гоё юм байлээ. За энэ машин л ихэд одоо цахилгаан машин. Монгол мөнгөөр 149 сая төгрөгийн үнэтэй машин байна. За энэ хадгалалтын одоо хуучин машинууд хуучин загварын машинууд одоо ерөнхийдөө бол цоо шин дээр нь одоо ингээ хадгалсан машинууд байгаа. За ийм машинуудаа болохоор ингээ гадуур нь хамгаалт татцсан. Яг ойроос харах боломжтой. Дотор нь бол сууж болохгүй юм билээ. За энэ машин л ихэд одоо Nissan Terrano гэдэг баха. Монголд бас тухайн үед нэлээ их явдаг байсан. Та бас хараад сайн таньж байгаа. Доторх нь ингээ ийм гоёороо хадгалсан ийм машинууд байсан. За энэлийн машин ч гэсэн одоо за энэ машины чинь нэрийг бас сайн мэддэг байна. Nissan л бас Монголд бас их явдаг байсан юм да. Машин байна. Ингээд маш сайхнаар ингээ хадгалсан. Энэ танилцуулга нь харагдаж байна. За бас одоо Nissan-ы шин загварын машин, Oika маань дотор нь ороод суудсан цахилгаан машин байна. Танах шинэ машин авах гэж юм уу? Тэгээ манад үлдээх юм аа. Чамааг унах гээд нэг л сэтгэл сэв Айгаад байна. Эдлийн зам бол найдвартай Японы. тэгээд мотор хороофын солио өгөө явуулчих юм бол Юу. Хуучин мотор тавиад ба. нөгөө цагаан 41-ийн мотор тавиад. Эндээс нэг юм яриа яваал гэж. Нөгөө шинэ машин аваад Монгол руу оруулах ихэр болохгүй. Хувь хүн оруулж болохгүй. Заавал нэг аль бисны дистрибьюторээр дамждаг болохоор. Тэгээ Одко бол шинэ машин аваад тэгэд надад өгч хуучин болгоод хэсэг унуулаад тэгээ Монгол руу оруулах гэсэн чи жоох итгэхгүй байна л да. Мотор салчна гэж яагаад тий. Мотор хороофын солиод нөгөө цагаан бүрээсний тавьчихна гэж байгаа. Тэгээд гайхаад авьяа авч чаддаг. Энэ одоо хэд юм бэ? Жижиг машин. 2,249 мянган йен. За яг л 50 сая төгрөг юм байна да Монгол мөнгөөр. 50 сая төгрөгөөр нэг юм жижиг машин. За маань хөөрх юм биш үү? Дотроо юм халаа. Дотроо ямар уба. Ууст хангалттай сайхан зай мэттэй. Салон нэг юм их юм ба. За тэгээд дотроо багаж нэг юм л. За энэ хүн Nissan-ы шинэ загварын машинуудаа бид нэлээд танилцлаа. За ирчүүд болсон шинэ машин бас хараад тэгэхээр одоо бас араа нийшүүлс асхам гэдэг шиг одоо сайхан машинуудыг зөндөө харлаа. За энэ хүү зураг үрг авахар дуусаад Nissan аялал маань дуслаа. Дараагийн газар бол Yokohama. За бид хэд Yokohamад ирсэн. Яаж нэ одоо манайд кабель карт суух гад билетэндээ очлоод байж байна. Одко орхоо ир. Тэн зураг хараад байна. За галаа энд бичлэг стори хийж байна. Oika бичлэг хийгээд дууслаа. За Yokohamад яг энэ хэсэгт оройн цагаар их хэрэгж байгаа. Үнэхээр гоё яадаг. Яг ингээ гэрэлжид нас үедээс маш үзэсгэлэнтэй харагддаг. За ингээд кабель карт бас манайд маань суусан. Галаа Oika маань яг өнцгөө бас харагдчих шүү. За энэ гүүрэн дээрээс бас зураг авах болоход яг гоё тохиромжтой байдаг. Ардаа бүгдээр ингээ гэрэлжидэнтэй харагдаад янз янз сайхан байдаг. Бүтээгдэхүүн биш. Энэ гүзэлсэн биш үү? Хөөрөлт юм.
Манай гэрийн гадаа гүзээлцэг урагч нэгээд гарч ирж. Манай гэрийн ч байна. Гүзээлцгийн биш байна уу? Биш. За гэрээсээ гараад бид манай гэрийн оролцоод Family Mart орсон. За энэ өдөр манай хүүхдтэйг ажилдаа байж таарсан Family Mart цагийн ажил хийж байгаа. За Японд 10 жилийн ахлахангийн сурагчтай болоос ингээд цагийн ажлыг боломжтой байдаг. За манай хоёр ч гэсэн ингээд дэлгүүрт ороод анх удаа ингээд худалдагчтайгаа өөрсдөө яриад ойлголцоод худалдаа авалтаа хийхэд бас маш их сэтгэл хангалуун байх шиг байсан. Чөлөөдөө сайхан монголоор ярилцаад ингээд худалдаа авалт хийцээ. За монгол худалдагчтай дэлгүүр ямар байна? Янз бүрийн. Хоёр шууд ойлголцоод байгаа юм биш үү? Чи чөлөөтэй ярьчих юм байна Японд бол. Худалдаа авалт авалт тий. Ойлголцоо таар яриад шүү дээ. 5 онс чинь юу байх шүү дээ. Шууд ойлголцдог болж байна. Тийм байна. За тэгээ Family Mart орчоод манай гэрээс 6 км-ийн зайтай байдаг Одовара хот орсон. Одоварад бид чихэрч эхлээд тойр зүрийн худалдаа авалтуудаа дэлгүүрээсээ хийсэн. За манай энэ хавийн л одоо Шибуягийн гарцх юм уу да одоо энэ гарцаар гарсан. За оройн нь болохоор бид сайхан өөр өөрсдийнхөө урд ширэм тавиад мах шарж идсэн байгаа. Мах бол үнэхээр амттай байсан. За бид аутлет дээр ирлээ. Одко. Сайн байна уу? Оо сайн байна уу? Сайн явж байна уу? Ой, камера садг болчихлоо. Сайн байна уу? Баах Японд хүмүүс. Одоо манай хамгийн харж одоо угаасаа л Японд болохгүй шүү дээ. Цаана би дэлгүүр ороод шууд Японоор яриад өөр юм аа. Угаасаа манай гэл хайж байгаа юм чи сургууль дээр. Өөрөө хэл яар би мэдгүй Би сонирхдаггүй байл. Манай гайч амар. Яг л нэг хуу авдаг газар бол Google хөө. Тайлбарлаа. Хуу газар гэхээр би мэдгүй. Би машинтай унтчих. Урдэр тооцоо хийгээд тэгэнгүүт зүгээс. Баяна хамгийн түрүүнд очиж. Тэгэл та нар байж байгаараа 0 мал ороод байж байгаараа гингүүтэй гарч ирэхтэй яаж аа. Уцаас ирсэн. Хувцас тэгээд Айгуус өөр өвчтэй гараад иж өгөхгүй. Гайхал яс чинь өнөө хямдах юм байна. Амун түрүүн бидэрт авч болох байсан байхгүй. Тэндэл би шижиглээд байгаа юм. Араас нь одоо энэ тойрын яриаг бол би ерөөс оруулахгүй. Шал өөр юм болгоод шал өөр юм яриад монтажлаа хийх нэг боддоо. Амчин л хөдлөөд энэ тойрыг. Тойр их л гоё юм яриад байна. хамгийн амар нь өчтөр тэгээд байгаа байхгүй. Тэр яхад дураараа бичүүлээд байгаа кастер гэдэг юм. Гөө нөгөө такси мөрий дээр нь очихгүй тоо бороо дээр нь очсон. за шийдвэр зүгээр камер Хоо энийг хараа. Шууд шопингод машинта баахан юу нэг үлдээч. за Хамжин дөө хямдхан юм шиг чинь. тийм байгааз. Өөр татахгүй. найзын машины багаж дүрцтэй Багтахгүй байна те. Одоо нэг портер Портер гэж байдгүй. портер багтахгүй. наач орохгүй шүү дээ. Тэрээр явчих. Арга ороод. Тэ портер. Өөр арга. Хомоор. Тийш үү. Тэг хомоор хэд портер дурсан бэ? Тэгээ шүү дээ гэж. Ингээ хоёр портер. За. Эсвэл нэг том ховоо шиг юм Нэг гинж хамарч юм уу? Нэг мөсөн те. Карго нэр нь яаж өгөх вэ? Карго хамтсан шүү дээ. Коочын цог мөх хажуудад тавьчихсан. Кино. Танаа нөхөр чи юу гэдэл шүү. Өчтөр жоохон халамцуу буруу шийдвэр гаргацсан байна. Өнөөдөр буцаана гэдэл шүү. Биш галаа. Цүнх авсан сэтгэл ямар байна. Насаа харсан ч болоосч. Өнөөдөр буцаахаа. Галагийн алтан карт нь удаасаа хүрэл болсон гэж. За энэ өдөр чинь бид Шибуя орсон. За манай Ойко маань Шибуя орж үзээгүй байсан. За ингээд галаа бас өмнө яг нөгөө Ачико хөшөөн дээр ч уцаар ярьсараа таарсан. За энэ удаад бол яг жигнэсээ зураг авахлаад манай хоёр дараагаар нь Шибуягийн гарцаар гарсан. За яг одоо хөдөөний багийн суугийг үзэж байгаа. Subscribe дарж амжаагүй хүмүүс байвал нэрээ нэг subscribe дарчаарэ гэж гуйх байна. За туудахгүй одоо сэргэлэнгийнх рүү очихоор явж байгаа шүү. За энэ хүслийн бэрхшээлтийн ойлроо одко орсон байгаа юм байна.
Энэгээр өнөөдөр ч ингээд ингэж төгсөө. За тэгээ Токиогоос цаашаа 80 км яваад Цукубад байдаг сэргэлэн найзанд очиж байна. За манай сэргэлэн маань одоо хүмүүс ирэхээр ганц үзүүлдэг бурхан байдаг. Дэлхийн хамгийн том бурхан байдаг гэсэн машинаас одоо ингэж харагдаж байна. Одоо утгагүй очно. Гоё бас. Амар гоё. Халаахыг явцгаа. Баатуга мод гэдэг. Энэ аваад байнад ороод ховчор гаргадаг л. Моолоод дэшүүгээ дөө. Молоод дэшүү. Халаагаар хажууд хийчихсэн залуу өндрөө хийдэж очсон доо. За, Секийн ганц үзүүлдэг бурхан нөө. Ганц урдаа ярьдаг юм. Энэ чинь дэлхийн хамгийн том гэлөө. Дэлхийн хамгийн өндөр бурхан тий. 120. Буддагийн хөшөө. За. Босоо хөшөө. За. Аа, нэлээд судалчтай байна уу? Гацхгүй ярьж шүү дээ. Гэлээ босоо. За, манай үзүүрийн гол хэсэг бурхан маань урдаасаа одоо гэж чинь 120 м өндөртэй. Тэгээ дэлхийн хамгийн өндөр бурхны хөшөө гиндэ 120 м өндөртэй. Дэлхийд ганц нэг байдаг бурхан гэж байна. Ганц нэг байдаг уу? Тэгээд бас дэлхийд ганц нэг усын залуу гэдэг гэж байна. За. Тэр үү? залуу гэж байна. Хувсынхаа. Тэгээд усыг гэж. За. Бас л ганц нэг байдаг гэж байна. За. Энд ингэ тийм шүү дээ. Нүрээ ээж байгаа ахвалцтай юм байна. Ахыг дүүнер маань Монголоо өвчсөн байна тий. Баярлалаа гэнэ. Тийм шүү дээ. хой Сист. Яасан бэ? Санхүү эдийн засгийг сурвал маань. Үгүй дээ. Монголоор өвчсөн биш шүү. Дэлхийн номер 1 юм чинь харах тий. За. Эрдэнэ цэцэг гинэ. Том бай. Австралид хамтран нэ. Аим найрын үрд. За энэ манай хэд бас Хин ингэ тавьж өгч. Хөндлөн Ингээд үү? Энд чинээс нахвалаа. манай хэд бас өчлөө өвчтэй. энэ суман нарын юм шиг юм байдаг л дээ. Тамирын усоо. Усуу минь. Уухгүй гинэ. Угац. Яах. Яг зүгээр хончин ашаа юм шүү. Япончтой хамтдаг нэг амнасагнаад байдаг. Яагаад? Сэрчүм өргөдөө. Нөгөө ургасан үсээ байхгүй болгоо хийчих та. Арай гэж ургасан үсээ. Хайл гинэ. За энд үлгсэн манайх. Чи яг минийх бицээ бүгд. Яг юу гэж бицээ? Чиний нэр харагдаагүй шүү. Чинийх байхгүй л байлаа даа. Нэг дээгүү бол байдаг шүү. Зөвхөн намайг ирүүл саруул байлгараа л гэдэл. Хоёр гэнэс яг дэлхийн юм шиг. Өөст актер том юм байна уу? 120 м. Манай цонжин болдгийн нөгөө юу чи хэд байдаг лээ? 46 юм уу? Тэгвэл сууртайгаа 46 юм уу те? Тэгвэл энэ чи бүр нэг дахин илүү өндөр юм байна шүү дээ. 120 гэдэг чинь. Цонжин болдгоос том хөшөө байна. За энэ хүүшөө маань дотроос маш гоё цэцэрлэг төрөлнтэй юм байлээ. За бид хэд бас энэ ямар сайхан газар вэ? Энэ сайхан газар ингэж бөөндөө цуглана гэдэг сайхан байна гэд хоорондоо ярилцаад явсан. За энэ ч бас загаснуудыг одоо хоололж болт юм байлээ. Загаснаас гадна ингээд ишиг байсан. За мөн өөр одоо яс нэлхий байсан. Нэлээд том яс нэлхий байлээ. За энэ гахаан тоороо байна. За пони мор гэд янз янзын амтан бас дотроо байлээ. За ингээд энэ бүгдийг үз тусчаа бид хэд жоохон халууцаа зарим гэдгээр орсон. Тэгээ бүгдээр хамтдаа сайхан сүүн зарим маш гоё хамтдаа зарим гэдсэн. За нэггээр галаа орлоо. 2 цэг 3 явсан. За миний өчнөг одоо баг хүмүүс YouTube дээр таньдаг болсон мөлий. Нөгөө өдөөний тий одоо манай бичлэг ороод олон мод бичлэг байна. Олон байгаа. Антахгүй мөлий одоо. Одоо жоох нэг шилмэл зүгээр малхаа өмсөд гэж шин. Тий танигдаад шүү. Гараж төр баг малтайгаа. Тий арай. За манай Орос бүсгүй. Сүрэн гэж дээ. Сүрэн. За бид хэд
Бурхны хөшөөнөөс хөдлөөд сэргэлэнгийн худалдаж авсан газар ирж сонирхох гээд өнгө сая өнөрөө ирлээ. Ингээ зам дагуу тэгээ ингээд хаалгаар ороод сэргэлэн Монгол руу юм дугаа оролт бизнес идэг. За энэ ч ингээд дугуунууд бол төрөл төрлөөр байна да. Хүлээс марах шиг байна. За манай сувгийг үзэж байгаа та бүхэн ч гэсэн сайн чанарын хээсэтэй Японд дугуйг Монголд болон Японд худалдаж авах боломжтой шүү. Мөн контейнераар нь бас Монголд авах боломжтой. За бас обууднууд бас янз янзын гой хоорнонд обуудууд байгаа. Тэгээд ярилцж байгаад авах боломжтой. Энийг гайхаадсан чинь том машинууд ингээд ухарч орж ирэл. Та ардаас нөгөө дуугаа контейнер тачих юм байна л да энэ дээрээс. 880. Хэд оных юм? Энэ ч тэгээд татвар тэр нэг савцсан болж байна Монгол руу. Тэгэхээр чи 23 31-2-т орж байгаа юм уу? 31-2 сая авцаал энэ орж байгаа юм байна л да. Сэргэлэнгийн дээршээ. За сэргэлэнгийнхээ ажилдаа танилцчаа дараа нь сэргэлэнгийнхаа гэрт нь ирсэн. Тэгээ дотор нь бол бичлэг хийгээгүй хайлд орж байгаа болохоор бичлэг хийж амжааг байгаа шүү. Ийсэн борцтой цогноо. Өөртөө болтаа гэсэн шүү. Янзын цог байна да. Өглөөний минь. Нөгчдрийн нөгөө нэг нойлын Цаач юм. Тэч нэг шатлын цаач гэсэн. ай. Зааныг 7-8 10-аас дэмжээ та. Тэгтээ. Хэдийг дэмж болтыг. Хэдийг дэмжээ. Ганцхан чиг хэлчих. Хоёроо Хар өндөг. 7-оос нэмэргүй шүү дээ. Болно. Хоёрыг авсан юм даа. Чам хэдгээ авчих. Би идэхгүй. Би ч одоо бүр 200 гарлаа. Ичээстэй найз. Яг нэг хаттай авцаа. Нэг нас нэмэх хэрэгтэй. Яг мод шидтэй яадаг шүү. Наа замтны яг ингээ өндөг шиг л байгаа. За ямар байна? Янз яа. Баярлалаа ба гайдтаа. Ийм гайд ховор шүү. Амро. Ингээд 7-оос донко. Донк. Нас нэмцэн үү? Би бас 14 нэмсэн. Хөр хаваа гэж үзсэн надаас. А бас ахаад өгөөгүй сте. Ямар сонирхолтой. Хөрөнгө аваад өгч юм яах вэ? Ойк 14 гэж ахаад дээрэс нь яваад байгаа юм уу? Нэмж идэгээд. Би энэ голын өгсөн шүү дээ. А бас голын өгсөн юм аа. За. Яг би юм хятад яг вэ чи ярих хөрөнгөтэй болох нэг аав. Яа эдэн чи. Одко яасан гэнэ бас 14. 14-аас. Тэгээ мандны ямар нэг хөрөнгө авах шүү дээ. За. Тэгвэл тэгэл юу очихгүй шүү. Бусдандаа дамжуулаад өчөхгүйс шүү. Тэгэхээр ч бас юм үзмэ хөрөнгөтэй олчих юм. Бас гинт алстай юу. За. Ахаа хөрөнгөтэй дараахан чимээг уурдгаар алхаад байна гоо. За. Энэ ч бол ийм бодлоо байдаг шүү. Хүн олсноо барахаас олдохоон барах юм шүү дээ гэдэг. За. Хэддгээр чинь далаа дээр тогаалцсан. За. Японы далаа гэдэг лээ. Энэ солонгосын далаагийн хажууд амьдардаг байна. За. За орсон. За авлаач чэйжин хэсэг гарч байгаа. Авч байна. За.
цагаас хойш өчим би хайртай болсон. Тий хөллөө гүүх ажиллагаа явагдаж байна. Илсэн арилгач. Бараг салаа малаага ухаад байна. За энэхүү бид эдийн далаа дээрх клипний үйл ажиллагаа амжилттай өндөрлөж дуусаад хөл гарныхаа элсийг арилгаа сууж байна. За энэ өдөр чинь аяллаа хамгийн сүүлийн өдөр далаа орсон. Маргааш өглөө нь Нодкогийнх маань Хөхот руу, за Галаагийнх маань болохоор Монгол руу буцгаар байгаа. За манай Нодко маань үнэхээр хөгжилтэй. Явсан газар болгоно бид эдийг бас ингээл инээлгээл явсан байгаа. За өнөөдөр манай гэр бүлийнхэн хоёр гэр бүлийнхэн буцаж байна. Тэгээд 10 хоногийн хугацаанд маш гоё одоо сэтгэлдүүлдэж Япон орныг бүрэн бүтнээр нь танилцуулж гэр орондоо зочид буудал шиг байлгаж орой олгон гоё хоолтой. За тэгээд маш гоё дулаан сэтгэлээр биднээсээ ингээд гоё байлгасанд маш их баярлалаа. Бүр чин сэтгэлээсээ баярлж байна. Бас биднээст ингээд өөрсдөө бүр ингээд чин сэтгэлээсээ хандаад миний найзууд ингээд Японд ирээч гэд бүр чин сэтгэлээсээ бүр урьж те бид нар ингээд үнэхээр гоё одоо миний зүрх сэтгэлд үзсэн тийм гоё дурсамжийг үлдээсэнд маш их баярлж байна. Тэгээд хэдэн найзуудынхаа зүгээс нь энэ нөгөө нэг хурдны замын төлбөр гээд мөнгө байгаа. Бас хоёр гэр бүлийн найзуудаас нь бас нэг жоохон мөнгө төлсөн байгаа. Тэгээ хүлээн авна уу. Хаач тий. За ингээд арлын Япон оронд 10 хоног сайхан аяллаа найзын дээрлээ. Найзууд урилга явуулаад найз нь одоо анхны одоо ингээд хоол аялсан аялал маань байлаа. Тэгээд ийм сайхан дурсамж бүтээлээ. Дурсамжийг айгүй гол гэгээлгэр те бүтээж өгсөн хоёр найзтай маш их баярлаа. Тэр арлын Япон чи гоё байд юм байна. Далайг анх удаа харлаа. Яасан сайхан. За сайн байцгаана уу ингээд хамгийн түрүүнд халуунаа баянаа баяртаа баярлаа гэж хэлээ. 3 гэр бүлээрээ сайхан дурсамж бүтээлээ бидэд. Үнэхээр гоё байлаа. Японд улсад зорж ирсэн анхны тохиолдол байлаа. Тэгээд баярлаа хоёр найздаа. Чин сэтгэлээсээ баярлаа. Kami yo hodoide watashi ni shipai ne unati shuha ni hukata onihima somai ne watashi ni uida tokui ne hakai de hunana dala hana hunai ne puchi yunga wona surteye hunaya ne harunde gideno 하룬디긴데 떨어놨네 내문에 쭈가르네 팀에 말가시 없네 와타시니 우호무이다 말가시 빛들이 우호이었네 예 몽골비 호재 꿈말에 오마하트 터이룰디지 날이 트네 후유다 옥전이게 일띠요 예 했어요. 오른쪽에 네 배한. За сайн байна уу? сайн явж байна. За Леуга он цасан охтуудад байгуулаа. онгийн Энд байгаа гэсэн. Хоёр цасан охин байгаа гэсэн. Зөв нэг шийдсэн. за эссэн. Сууран. Ондвинт тарган тавтаа орвоо. Бүтрийн онцлоо бүгд. Сингүүр уугаад унтуул яадгүй, боргоо уугаад унтуул яг уу, сэрүү уугаад унтуул яг уу. Би бүгдийг нь усан орс фермэв тийм ээ. Тэгээ одоо би одоо ингээл сүүлийн үед одоо сөөж уудаг болчоод байна.
тэгэл Чингис хараа болор молор одоо мордой Чингис моргүй Чингис бүгдийг уусан шат Чингис Мингис тэг бүгдийг уусан. Намайг ерөөсө унжсэн хүн бол хараагүй шүү. 370 хүрч амар биш. Би яг 370-д чи одоо аваад өгч. Би яг суурин дээр нуугаад ийшээ алхаа явчихна. Яг нэрээ шүү. За ингээд урд оройн бид хэд нилээн сайхан хөгжилдөж аваад маргааш өглөө нь манай зочдуудын маань буцах цаг нь болсон. За ингээд манайхаар зочлон ирсэн хоёр найзынхаа гэр бүлд маш их баярлалаа. Бүгдээ хамтдаа маш сайхан дурсамжийг бүтээж чадсан болов уу гэж найдаж байна. За мөн одоо бичлэгийг энэ үртэл хүлээн үзсэн Хөдөөний багийн сувгийн бүх үзэгчдтэй бас маш их баярлалаа. Бичлэг таалагдсан бол та бүхэн гоё лайк дараад, subscribe дараад сэтгэлээ үлдээгээрэй гэж хэлэх байна. За манай энэ удаагийн влог маань энд хүрээд өндөрлж байна. Баяртай үзэгчдээ.